Эрхэм гишүүдээ би яг элэг бүтэн Монгол хөтөлбөртэй холбоотойгоор болд гишүүнээс саналыг давтах гэж байна л да. Бид намынхаа мөрийн хөтөлбөрт нас баралтыг эрс буруулна, вирусын голомтыг устгах нь, тархалтыг даслах нь зогссооно гэж 3 гол бодлогын хамлсан. Өнөөдрийн томьёоллоор бол зөвхөн урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж оруулж байна. Тэгэхээр энд хөрөнгө мөнгнөөс илүү улс төрийн зүгээр хүсэл дэмжлэл хэрэгтэй байна. Дэлхийд $90,000 үнэлэгдсэн эмчилгээний арга өнөөдөр $1,000 болоод хямдраад ороод ирсэн. Хамгийн сүүлийн байдлаар $150-оор C вирусын голомтыг бүрэн устгалаа. Ийм боломж бүрдчихлээ. Ийм гэрээ хэлцээрүүд нь хийгдчихлээ. 4,000 гаруй иргэн энэгээр эмчлэгдчихлээ. Өнөөдөр илэгний өвчлөөр хавдраар өдөрт 7 Монгол иргэн өдөр болгон нас барж байгаа. Би яагаад энэ зүйлийг яриад байна гэвэл миний сонгогдсон 50 дугаар тойрог хавдар судлалын үндсэн төв байдаг. Тэнд очиж үзээд элэг хэмтэрсэн. Өдөр болгон 7 хүн тэндээс гарч байна. Тэнд энэ элэгний өвчин, энэ хавдрал нийгмийн маш том ядуурлалт хүргэж байгаа суур шалтгаан болж байна. Асар их өндөр өртөг зардалтай эмчилгээ, сүйтгэл, сэтгэлгээг нийгмийн дарамт, гэр бүл, үр хүүхэд, ах дүүс. Өнөөдөр Монгол улсад 400 гаруй мянган хүн энэ вирусын халдвар авчихад байж байна шүү дээ. Өдөр 7 хүнээ бид алдаж байна шүү дээ. Тэгэхээр энэ зорилтыг ардын нам яг намын мөрийн хөтөлбөртөө дэмжсэн томьёолоор оруулах ёстой. Тэгээ бид зүтгэх ёстой. Бид болтох ёсгүй. Зүтгэх нь. Чадхаараа зүтгэл ямар үр дүн гарах нь хүрэх ёстой. Аан зорилтыг бүрхэгдүүлнэ. Зөвхөн урьдчилан сэргийлсэн элэг бүтэн хөтөлбөр гэж томьёолж оруулж ирж байгаа нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа. Урьдчилан сэргийлэгч нэг өөр арга хэмжээ. Эмчлэх нэг өөр арга хэмжээ. Дараа нь эргэтэн шилжүүлэх гэдэг чинь бүхэлдээ нь цогц арга хэмжээг бид хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энийг олон улсын байгууллага, хандивлагчид, гадаад дотоод шинжилгээ судалгааны хүрээлэнгүйтэй хамтраад бид хийхин төлөө зүтгэх ёстой. Энийг төсвийн талаас нь битээ хараарай. Аль болох төсөв дарамт учруулахгүйгээр бид эрүүл мэндийн тогтолцоог зөв болгож гадаад дотоод их усэр сайн дайчлаа зүтгэж чадвал дэлхийн нийтэд технологи нэвтэрсэн энэ зүйлийг оруулж ирмээр байна. Ахаад би гишүүдэд хандж хэлэх гээд байна. 400 мянган монгол хүн вирусын энэ халдварыг тээж байгаа. Улмаар энэ нь элэгний хатуурал болж байна. Хавдар болж байна. Нийгмийн маш том бухимдал, дээрээс нийгмийн маш том ядуурлын суур шалтгаан энэ өвчин болж байна. Тэгэхээр энэ зүйл бид онцгой анхаарах хэрэгтэй. Тэгэхээр би гишүүдээсээ хүсэж байна. Ард түмэнд бид энэ амлалтаараа гэрээ байгуулсан шүү дээ. Яг энэ хувилбараар нь бид нар оруулж өгөөч. Тэгээ зүтгэе. Манай их хурлын 10 гаруй гишүүд энэ дэмжлэг үзүүлээд элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх улс төрийн дэмжлэг үзүүлэх бүлэг байгуулад гадна дотны уулзалтаа хийгээд эхэллээ. Бүтэмжтэй байна, болж байна. Бид засагт дарамт учруулахгүй, төсөвт дарамт учруулахгүйгээр улс төрийн сэтгэл санаа дэмжлэг үзүүлэхээр улс төрийн хүсэл зоригийн дэмжлэг үзүүлнэ гэдэг чинь өөрөө их том дэмжлэг байд юм байна л да. Ингээд энийг хэрэгжүүлэх гэж зүтгэе л да. Ахаад хэлье. Олон зуун мянган өрхийн амьдрал энэтэй шууд холбоотой. Эний цааш улс төрийн том зүйл бас явна шүү. Энэ амин чухал том зорилт шүү. Энийг бид нэг орхигдуулмааргүй байна л гэдгийг би гişүүдээ. За анхны гишүүн санал хэлчихлээ шүү дээ.